Энэ нөгөө ажлын хэсгээс орж ирсэн дүнгийн таасаа хэлж ах шиг байна. Энэ дээр нэмээд дахиад гишүүдийн саналуд байж байгаа. Тэгээд нийт санал хураалтын зарчмын зүйрлэлт санал нь бол 82 санал ах шүү дээ. 86 юм уу? 88 саналын дүн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дүнийг яг үнэхээр санхүүжүүлэх боломж манай улсын эдийн засагт байгаа мó? Тэгэхээр энийгээ яг гишүүдэд ойлгохдохоор бас хэлэх хэрэгтэй л да. Ягаад гэхээр мэрэгжлийн яамдууд нь та бүхэн хэлэхгүй болохоор чин энд ингээд бид нар мөрөөдлийн жагсаалтыг батлаад явуулцдаг. Тэр нөгөө мөрөөдлийн жагсаалтаа буцаад хянах боломжгүй байдал үүсээд байгаамаа. Тэгэхээр хуурамчаар ажил хийсэн болж өөрөө өөрсдөө хуурах гадах шаардлагагүйгээр яг бодтойгоор хийх ажлуудаа бид бүхэн гаргаж тавиад тэрэн дээрээ гүйцэтгэл хэд байсан бэ гэдгийг хэмжээд явцдаг энэ зарчим руу ормоор байгаа. Яг тодорхой хэлээд өгч болох уу? За 3 номерын ажлын хэсгийн микрофон. Эдийн засгийн хөгжлийн яамны хувьд бол яг энэ одоо хугацаанд төсвийн хүрээ 2028-29 оны төсвийн төсөөлөл мөн 27 оны хөгжлийн төлөвлөгөөг өргөн бариад байгаа. Тэгэхээр засгийн газрын хувьд эх оны одоо төсвүүдээр төсвийн хүрээн дээр нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломжгүй байгаа. Энд өнөөдөр энэ хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан 2.2 их найдын хувьд бол өмнөх жилүүдэд явж ирсэн одоо үргэлжлүүлж явж байгаа хөрөнгө оруулалт л явж байгаа. Тий. Санхүүжүүлэх юм 2.3 их найдыг одоо шинээр санхүүжүүлэх юм орон зай бол байхгүй байна.